Hi, Bobby байна. За өнөөдөр би тайдтэйгээ хичээл орохоос өмнө яаж glow up хийх үү гэдэг өөрийнхөө зүгээс нэг хэдэн хөрөнгө типс бэлгэлээ. Яг тэгэхээр миний нөгөө яг энэ YouTube сувгийн үзэгчдийн яг дийлэнх нь манай өсвөр насны охтууд байдаг. Тэгээ би бас яг өсвөр наснд байхдаа хичээл орохоос өмнө нэг хит хитэн юм одоо рутинтэй те тэрийг ингээ хийчээд ордог байсан. Тэр талаараа хуваалцъя. За типс рүүгээ орохоос өмнө наана нэг чухал зүйлийг ярих хэрэгтэй. За юу вэ гэхээр за одоо энэ glow up хийх, дотроосоо юм гэрэлцэн харагдах, өөртөө итгэлтэй байх гэж зөндөө бол ингээд юмнууд байгаа тий. Энэ бүх зүйлийн өрөнгө гол үндэс суурь нь яг хаана байгаа юм бэ? Нүрээ гой буцсандаа юу, арьс нь батгахгүй дээ юу, тий гэвэл үгүй. За одоо энэ зурган дээр ингээд түрэн яг ингээм аим гой тодорхой харуулж байгаа байхгүй юу? Insecure буюу өөртөө юм итгэлгүй тийм одоо өөртөө итгэл бага хүмүүс яг ямар харагддаг вэ? Тэгэхээр илүү ингэж гадна төрхөндөө анхаардаг, бусд намайг яаж хүлээж авч ин тэр нь анхаардаг, бусд хүмүүс намайг юу гэж хэлж чинь намайг юу гэж бодож чинь тэрэнд маш их анхаардаг буюу яг энэ зурагны ингээд яг юм том юм байдаг. Гэхдээ ингээд хамгийн юм чухал наана харагдж байгааг анхаарад цаана харагдж байгаа юм жижигхэн юм байгаад байдаг тий. Тэгэнгүүт эсэргээрээ өөртөө итгэлтэй хүмүүс яг ямар байгаад байна гэхээр бусад намайг юу гэж бодох бол, бусад намайг юу гэж ярих бол гэдэг дээр нэг анхаардаггүй. Буюу яг энэ харагдах байдал гадна талын тэр зүйлс дээр анхаардаггүй. Харин юун дээр анхаардаг вэ гэхээр би яг хин юм. Би одоо яг өөрийгөө яаж үнэлээд байгаа. Миний яг core энэ чухал зүйл яг юу юм бэ? За би өөр баг ингээ яах гэж төрсөн хүн юм бэ те. Тэрэн дээрээ анхаардаг. За тэр илүү ингээ mental health талд байна шүү дээ тий. Ер нь бол гол цөм нь mental health хамгийн их. За дараагийнх нь чухал зүйл юу вэ гэхээр physical health буюу одоо энэ бие махбод те одоо бидний зөвхөн ингээ бидний төлөө гээд бүр ингээ амар олон хэдэн сая хэдэн тэрлэн эд эсвүүд маань ингээ эргэтнүүд маань те бидний төлөөг ингээ бүх ажлууд ингээ одоо хийж байгаа. Тэр хиттэй хэр анхаарал тавьдаг вэ? Тэр хитийгээ хэр одоо торддог вэ? Өнгөлдөг вэ? Эмчилдэг вэ? Тэ илүү одоо фокуслдог тийм хүмүүс байдаг гэсэн. Одоо ингээл жишээ аваад ярихад сэтгэл санаа нь хямралтайгаас болоод ходоод нь шаргалцсан хүмүүс ингээ маш их өөдтэй стресснээс болоод бухимдлаас болоод тэнгүүд ходоод нь шарахтай хүний хизээч яг нүүр арьс тэ ингээд эрүүл батгахгүй за эсвэл ямар нэгэн асуудалгүй харагдана гэдэг бол бараг л ингээд худлаа тэр хүн стресс уур бухимдлаа контролж чадахгүйгээс болоод физикал биеийн гэмтсэн болохоор тэр хүний гаднах тэр одоо дүр төрхөөс эхлээд бодол хүртэл одоо юм сөрөг байх боломжтой гэж ерөн хэлээд байгаа. Тэгэхээр glow up хийх, дотроосоо гэрэлцэн байх, өөртөө итгэлтэй байх гэдгийн бүх үндэс суурь нь хамгийн чухал нь mental health, дараа нь physical health, за дараа нь бидний одоо маш их ярьж байгаа тий skin care routine болон makeup. Тэнгүүд энэ skin care болон makeup яг яагаад ан гэхээр mental health болон physical health амар гоё шийдсэн эрүүл байгаа хүмүүсийн зүгээр харагдах байдлаа илүү гоё болгоход ашиглаж байгаа нэг төрлийн хэрэгсэл байгаа байхгүй юу. Тэгэхээр би таадтай юу гэж хэлэх гээд байна гэхээр хамгийн чухал core зүйлийн доор байгаа шүү. Хүмүүст ил харагдахгүй зөвхөн чиний л одоо анхаарал тавих, зөвхөн чиний л анзаарах хэсгүүд энэ доор буюу энэ mental health, physical health шүү. Тэгээд энэ хүмүүст харагдаж байгаа энэ хэсэг бол зөвхөн нэг хэрэгсэл шүү. Тэгээ хэдүүлээ энэ доотлогоо хэсэг дээрээ анхаараад тэрийг гоё болгоцсон байхад дээдлийн хэсгийн энэ нэг хідэн тийм техникүүдийг эзэмшчихэд skin care, makeup бол зүгээр л нэг ясны одоо дүрмийг нь ойлгож чад ингээ хожиж болох юм тоглоом байгаа байхгүй. Би өнөөдөр болохоор яг энэ таадтай зүгээр энэ гол юм нь энд байгаа шүү гэдгээ хэлээд тэгээд яг энэ одоо түүлдээ энэ хэрэгслүүд дээр ямар тип өөрийнхөө ашигладаг байсан одоо ашиглаж байгаагаа хуваалцъя. За би 10 жилийн 10 дугаар ангиас юм болов бараг тийм баха. Яг хичээл орхоос нэг сар марын өмнө өснийхээ өнгийг ингээ сэргээдэг байсан. Яагаад тэгэхээр одоо ингээл 100 айгүй их ингээл гадуур дотор явж байгаа энэ нарнаас хэдүүлээ малгай залхаа өмсөж үсээ ингэж хамгаалахгүй бол үсний өнгө ингээ өөр ингээд ганцаар л байдаг хгүй юу. Тэгэхээр ингээд хичээл орохоос өмнө үснийхээ өнгийг яг би ерөөсөө тэгтээ ингэж нөгөө блич хийгээд амар цайруулаад өнгөнд хизээж оруулж байгаагүй үсээ. Ерөөсөө блич хийхгүйгээр яг энэ үндсэн энэ бор өнгийг ин сэргээгээд тийм натурал өнгөөр ингээ буцчихдаг байсан. Амар том өөрчлөлт гарахгүй хэрнээ ингээд маш хөөрхөн ингээ харагдах байдлыг ингээ сэргээгээд өгдөг. Би бас ингээ саяхан тайдтай нөгөө хэлсэн шүү дээ. Personal color-оо тодорхойлуулаад үсээ ингээ жоохон буцаа ингээд тэгэнгүүт бас ингээ
нэг тийм гоё өнгөлөг илүү гоё харагдаад ингээд амар чухал ингээд нөлөөлөд байдаг. Тэгэхээр эхний тип бол үснийхаа өнгийг сэргээх. Үсээ би харин яаж боддог вэ гэхээр ерөөсөө өөрөө л гэртээ ингээд бодцдаг үсний нөгөө нэг зориултын тийм боддог юм жижигхэн сан байдаг шүү дээ. Тэрийг зүгээр нэг удаа авцсан байхад амар хэрглэж болдог байхгүй юу. Тэгээс баг байхаас эхлээд манай ээжүүд гэрт үс бодоод өгчдөг байсан болохоор тэрүүгээрээ л одоо ингэ явж байгаа. Тэгээд ямар бодог ашигладаг вэ гэхээр яг би юм нөө Garnier, Revlon гэдэг айгуу тийм супермаркетууд болгонд байдаг бодгонууд байдаг шүү дээ. Тэрүүгээр будаж үзэж байсан. Гэхдээ тэр үсээ жоох ингээ хатуу болгоод айгуу ингээ гимтээгээд байгаа юм шиг санагдаад тэгээд өөр бодог хайж агаад яг энэ Японы уулын энэ Hada Lobo гэдэг энүүгээр айгүйх боддог гэсэн аахгүй юу. Энэ үсээ ингээ гимтэхгүй хэрнээ амар гоё юм бор өнгө шууд өсөлгөө ингээ оруулцдаг. Би уулын сайн бодог даан ч одоо ингээ тасраад алга болсон. Тийм болохоор одоо би дандаа нөгөө нэг солонгос брэндүүдийн гаргадаг үсний бодгаар будаад байгаа. Одоо шинэ энэ дээр ингээ будсан байгаа бодог бол энэ нөгөө Face Shop-ийн энэ бодог. Тэгээ би өмнө нь Face Shop-ийн нөгөө бор өнгөөр нь бодож ийсэн. Тэгээ одоо сая яхта бодохтай жоох юм улаан туяатай энэ бороор нь wine brown гэдэг бороор нь гэртээ зүгээр өөрөө бодсон. Тэгээ гэртээ бодоход анхаарах зүйл бол угаас эхэлж бодох. За тэгээд миний яг энэ жижиг ус одоо би үсээ тариад энэс өмнө нэг иймэрхүү байсан шүү дээ. Ийм үсэнд бол нэг бодог хангалттай байдаг. Тэгээ үнэхээр ийм урт устай охтууд бол яг нөгөө нэг safety-гээ бодоод 2 моёрыг аваад дутгааргүй хэмжээтэй бодгаар ингээд 50 хүмүүсээ бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол үсэнд дутчихвол айгүй мэрэмэрэн болоод идэх байхгүй. Тэгэл өөрөө бодох одоо гол зүйл бол үснийхээ угаас бодох. За бас яг өөрийнхөө үсийн юм нөгөө хагалдаг ингээ хэсгүүдээрээ маш сайн ингээд өнгө оруулж өгөх. За артлаа бас ерөөсөө орхихгүй байх. Тэгээ ерөө ингээд жигэд ингээд самаараа тараагаад буцсныхаа дараа үлдсэн бодгаа гаран дээр авч аваад маш сайн ингээд нилаад өгнө. Тэгээ бас маш сайн ингээд тараагаад гоё том нөгөө нэг юм үтэй самаар шүттэй самаар ингээд сайхан самнаад өгөх хэрэгтэй. Гэртээ бодоход нэг тийм амар асуудал байдаггүй. За дараагийн тип бол tone up base ашиглах. За tone up base ашиглахын гол давуу тал нь юу вэ гэхлээр арьсны чи өнгийг жигдэлж өгөх болохоор энэ одоо суур бодолтын finish бүр ингэж маш гоё glowy, жигд, дараалал маш сайтай тийм болж харагддаг. За тэгээд давхар энэ tone up хийдэг бүтээгдэхүүн ашиглаад дараа нь foundation түхэхээр маш бага foundation ордог буюу foundation-д айгуу сайн хэмнэлттэй байдаг. Би яг энэ tone up base-ийг их сургуулийн 1-р курсээсээ хэрэгжилж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө яадаг байсан бэ гэхээр миний foundation-ыг сар мар 2 сар болоод дуустдаг байсан бол ингээд tone up base хэрэгэлдэг болсноос хойшоо бүр ингээд амар удаан хэрэгэлдэг болсон 3-4 сар болоод урссан ч юм уу тий. Нэг удаадаа ийм tone up base ашигласан байхад энэ ч бас айгуу том хэмжээтэй болохоор айгуу удаа нэмдэг foundation дээр маш хэмнэлттэй болохоор эдийн засагч гэсэн бараг хэмнэлтийг ингээ авчрах давуу талтай байгаа. За тэгээ энэ болохоор Face Shop-ийн ийм ногоон өнгөтэй tone up base. Ногоон өнгө нь яадаг вэ гэхээр арьсны юм нөгөө улаалтыг дарангаа ингээ арьсыг гоё ингээ жигд өнгөтэй болгоод өгчдөг гэсэн үг. Би яг энэ бичлэгэн дээр ингээ ашигласан байгаа. Угаасаа бүр илт ингээ амар гоё жигд арьстай харагдуулдаг. За энэ болохоор юу вэ гэхээр Shiseido-гийн skin tint. Skin tint гэдэг нь яадаг вэ гэхээр юм түрхэгүй юм шиг фиништэй. За тэг ингээд энийгээ түрхсэн байхад арьс нэгт гоё жигдхэн болно. Хоёрт яг өнгө нь ингээд нэг тоон ингээ гоё цагаараад ирдэг. Тэгэхээр энийг нөгөө нэг no makeup энэ төр хийхдээ би айгүй ашигладаг. Бас амралтын өдрөөр зүгээр ингээд нэг нүрээ бас бодмааргүй шүү дээ зарим өдөр. Тэр үедээ энийгээ түрхэл тэгээ ингээд хөмсгөө жоохон тодлол явчихад амар хөөрхөн байдаг. За тэгэхээр ерөн бол та эддээ хэрвээ юм тона бүтээгдэхүүн хэрэглэж байгаагүй бол хэрэглээд үзээрэй. Ингээд мейкапын төгсгөлийг маш гоё жигд болгоно. Бас хэдүүлэнгийнх нь эдийн засаг фаундейшнийг хэмнэж өгөх нэ. За дараагийн харагдах байдлаа сайжруулах тип бол арьсаа цайруулах. За арьсаа яаж цайруулах вэ гэхээр арьс цайруулах гэхээр хэдүүлээ нэг юм цав цагаан арьстай болох тухай нэг тийм ойлголттой байдаг. Миний бодлоор бол яг энэ арьсныхаа зүгээр өөрийнх нь өнгийг ингэж гоё сэргээх, арьсныхаа өөрийнх нь өнгийг гоё ингэж жигдэлж өгөх гэж би ойлгодог. Арьсны өнг жигдлэхэд юу ашиглаж болох вэ гэхээр хэрвээ ямар нэгэн гуйжуулагч хэрэглэдэггүй бол одооноос гуйжуулагч хэрэглэж сурах хэрэгтэй. За гуйжуулагч нь өсвөр насны охтуудад бол энэ физикал нөгөө юм бөмбөрдөг гуйжуулагч маш зүгээр. Гуйжуулагч яг ингээ гуйжуулсны дараа шууд ингээ илт амар цагаах гуйж гисэн
1 сар тогтмол хэрэглэх, 2 сар тогтмол хэрэглэхэд арьс бүр ингээд илт айгуу гоё юм жигд өнгөтэй болдог. Ер нь удаан тогтмол хэрэглэх угаасаа ёстой. Тэгэхээр ер нь хэрэглэдэггүй ингээ хүмүүс 1 сар 2 сар хэрэглэнгүүт тэрнийх нь одоо үр дүнд нь те арьс нь өмнөхөөсөө бол шал өөр амар гоё жигд болж эхэлдэг. Би бол та хэдтэй энэ доктор Жигийн энэ гуйжуулагч за бас Бифлений энэ гуйжуулагчийг ашиглаад үзээрэй гэж санал болгож байна. Арьсны өнгөө бас гуйжуулахаас гадна витамин Cтэй болон за энэ бас сүүл нөгөө би нэг юм бичлэгэн харцсан шүү дээ kojic acid гэдэг. Kojic acidтэй ийм серум юм уу тонер хэрэглээд арьсаа бас тариулах боломжтой. Витамин C-нээс нөгөө харшилдаггүй за ямар нэгэн асуудал үүсдэггүй хүмүүс бол витамин C-тэй за витамин C өмнө хэрэглэж байгаагүй бол маш бага тонтой витамин C-тэй айгүй бол юм серумнууд байгаа. Тэр хэдээс ингээд өөртөө тохирогийн сонгоод хэрэглэж болно. За тэгээ витамин C-нээс харшилтай хүмүүс бол энэ дээр ярьсан нөгөө kojic acid серумыг ашиглаад арьсаа ингээд цайруулах боломжтой. Тэгээ энэ хоёр болохоор батганаас үүссэн сориу за бас энэ сэвх нүсөө толов за ер нь л арьсны энэ overall энэ ямар нэгэн бидний бас нүдэнд харагдахгүй тиймэрхүү жижигэн толгойд үүссэн бол тэрийг хүртэл ингээд арилгаа, цайруулаа, жигдрүүлэхэд айгуу сайн тусалж өгдөг. Гэхдээ нэг удаа, хоёр удаа хэрэглээд үр дүн бол гарахгүй. Нэлийн одоо нэг ботлыг ядаж дуусгасны дараа хэдүүлээ энэ бүтээгдэхүүнүүдийн энэ орц найрлагуудын үр дүнгийн гоё мэдэрнэ гэсэн үг. Одоо ч тэгээ 8 сарын их тэгэхээр хэдүүлээ 9 сар болтол яг 1 сар байгаа. Тэгэхээр энэ 1 сарынхаа хугацаанд цайруулдаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэжүүл бас тодорхой хэмжээний гоё үр дүн гарна. Тэгэхээр одооноос за дараагийн тип бол мейкапынхаа бүтээгдэхүүнүүдийг яг өөртөө зохицдог өнгийг сонгож авах. Foundation, дараагч те энэ бүх бүтээгдэхүүнүүд бас ингээд маш олон төрлийн өнгөтэй байгаа. Тэгэхээр хэдүүлээ эндээс яг өөрийнхөө тэр арьсныхаа өнгөд зохисныг олж авахгүй бол за одоо шинэ миний хувьд би бол warm tone-тэй хүн байхгүй юу? Тэгэнгүүт надаа ямар юм foundation дараагчнууд болох вэ гэхээр шаргал суурьтай юм foundation-ууд надад зохино. Харин эсвэргээрээ би тийм ягаан болон тийм цэнхэрт одоо туяатай юм cool tone-тэй foundation хэрэглүүл миний арьс юу ингээд гоё жигдлээд гоё харагдах тий эсвэргээрээ бүр ингээд хөхөрцөн юм шиг эсвэл нөгөө нэг өөнүүд нь илүү тодроо эсвэл нэг тийм муухайгаар хэлэхэд нэг тийм зэвхий царайтай харагдах байхгүй юу? Тэнгүүд над дээр бол ийм шаран зохиод тийм ягаан зохихгүй байна. Гэхдээ харин cool tone-тэй хүмүүс дээр бол начиг ийм шар суурьтай ийм foundation хэрэглэвэл эсэргээрээ бас амар өөр ингээ хүзүүнээсээ ялгараад нэг тийм маск зэгцэн юм шиг нэг тийм сонин харагддаг. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийгөө warm tone-тэй юм уу, cool tone-тэй юм уу, эсвэл бүр ийм olive арьстай юм уу гэдгийг тодорхойлоод тэрэндээ тохирсон ийм foundation-ы өнгийг олж авах хэрэгтэй. Тэгвэл хэдүүлээ яг энэ өөрсдийнхөө хүсэж байгаа те энэ glass skin, яасан гэсэн амар гоё арьс гэд тэр хиттэй хүрч чадна гэсэн үг. За тэгээд би нөгөө өмнө бас testing tips гэдэг бичлэгэн дээр ярьж исэн. Foundation сонгохдоо яах вэ гэхээр өнгийн сонгохдоо хүзүүн дээрээ түрхэж үзээд хүзүүний чинь өнгнөөс ялгарч юм хараад тэгээд нүүрэн дээрээ түрхэх болохоор хүзүүнээсээ нэг тон цайвар өнгийн foundation сонгол маш зүгээр байдаг. Тэгэхээр та хэд маань дэлгүүр мэлгүүрт ороод foundation авах гэж бол бас л бид хэд ингээ мөнгөө зараад авах гэж байгаа юм чинь нэгт тестертэй foundation авах хэрэгтэй. Хоёр тэрийг маш сайн ингэж хүзүүн дээрээ тавиад тестж үзснийхаа дараа авах хэрэгтэй. За concealer энтрийн өнгө бас яг ижилхэн. Консилерийнхаа өнгийг хэрвээ консилероо нөгөө нэг жоох юм гэрэлтүүлэг маягаар ашиглаж байгаа бол авч байгаа фаундейшнаас 1 тон цайврыг аваад за бас яг консилер ч тийм ягаан суурьтай, cool суурьтай, warm суурьтай гэдээ бас янз байгаа. Тэгэхээр тэр өнгийг нь бас хүзүүн дээрээ тавиад хэр ялгарч ийн гэдгийг маш сайн анзаараад авах хэрэгтэй. Color corrector-ыг өнгийг нь маш сайн зөв сонгох бол одоо шинэ миний энэ ашиглаж байгаа энэ color corrector-ыг надаас бор арьстай хүмүүс ашиглавал энэ нэг амар тэгэж color correct хийгээд байхааргүй тийм цайвар өнгөнүүд аахгүй. Тэгэхээр бор арьстай бол color corrector-ийнхаа арай тод өнгийг авах хэрэгтэй. Цайвар арьстай бол начиг ийм neutral ийм бүдэг өнгөнүүдээс нь авахд ерөнхийдөө маш сайн ажиллана гэсэн. Сүүдэрний хувьд та хэд яг нэг ийм зүйл тохиолж байна уу? Нэг сүүдэр авсан чинь ингэ шороо түрхсэн юм шиг эсвэл нэг тийм айгу онцгүй өнгөтэй яг төрхсний дараа ингээ харагдаад хамар мавран дээр ингэж халтайж харагдчихсэн үү. Хэрвээ тэгсэн бол сүүдэрнийхээ өнгийг бас буруу сонгосон байна гэсэн үг. За сүүдэрний өнгийг сонгохдоо бас яг тэр warm cool гэдгээ маш сайн анзаарч авах хэрэгтэй. Warm tone-тэй бол илүү тийм шаргал борыг сонгоод, cool tone-тэй бол илүү тийм саараллыг нь сонгох хэрэгтэй. Арьсныхаа өнгөөс шалтгаалаад энэ бол нэлийн бүдгэн гардаг цайвар арьстай хүмүүс зориулсан. Тэгэхээр илүү жоохон бор арьстай охтууд маань арай жоохон тод сүүдэр мөдөр хэрэглэх. Гэт тэр эд дээрээ бас аягүй сайн анхаарах хэрэгтэй.
За нүдний тэн лошн дээр бас яг ижилхэн өөртөө тохирсон өнгийг олж авахын тулд тэр нөгөө warm tone, cool tone гэдэг дээрээ анзаарах хэрэгтэй. Ерөн бол таад маань warm tone, cool tone гэдгийг сайн ялахгүй байгаа бол Google-с, Pinterest-с те warm tone одоо color palette, cool tone color palette гэж хараад ерөнхийдөө ойлголтууд аваад тэрийг ингээ ялгаас авчих хэрэгтэй. Энэ эмэгтэй хүн болго ингээ энийг анзаардаг, энийг мэддэг болчвол бид хидэд одоо энэ хувцас сонгох, мейкапнаас гадна энэ хувцас сонгохоос эхлээд бүр амар хэрэгтэй зүйл ахгүй. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээ бас бичлэгнийхаа төгсгөл та хэдтэй бас нэг захиж хэлэх юм байгаа. Ерөн бол хүн болгон өдөр болгон яг 100% юм төгсдөрөө байна гэж байхгүй. Ялангуяа эмэгтэйчүүд бид нар чи ингээд сар болгон нөгөө сарын тэмдэгний юм гормоны өөрчлөлтөнд ороод баг зэрэгтэй ерөн тэнцвэргүй байдаг хүмүүс. Тэгэхээр тэр гормоны өөрчлөлт бидний нүүрэн дээр, бидний арьсан дээр үргэлж нөлөөлж байгаа. Тэгэхээр өдөр болгон бүр 100% perfect байх гад өөрийгөө битгий зовоогоорой. Яг энэ зурган дээр харуулж байгаа шиг хинч өдөр бүр цаг бүр минут бүр төгс байж чадахгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө байгаагаар нь гоё ингээд хүлээгээд авчих хэрэгтэй. Өнөөдөр жишээ нь ингээд миний ингээд арьс жоох ингээ хуураас ирж мэрээд тэгээд хэрэн дээрээ мейкапа төрхөнгүүд бас яг миний хүссэн шиг тийм гоё болоогүй ч гэсэн oh that's okay дээ ингээд ийм өдөр байж л байдаг. Арьс хаяа маш гоё. Гэтэ хаяа яг хүссэн шиг тийм гоё биш. Хаяа ингээ хагарцсан, бутарсан, хураассан, тэгээд тослогдсон янз янз болж идэг. Тэр болгоныг нь хүлээн зөвшөөрөөд эрен дээр өөрийнхөө тэр өөртөө хийтгэл мэтгэлэг унгаахгүйгээр тэгвэл эвлэрээд тэр өдрийгөө өөр чухал зүйлс дээр өөрөө хийж бүтээж байгаа зүйлс дээр анхаарал явах хэрэгтэй шүү. Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдвал лайк and subscribe дараарай. Баяр таа.